SB подкастын 2 дугаар жилийн 17 дахь дугаар. За тэгээд 7 хоног болгон та бүхнийгээ сонирхолтой зочинтой уулзуулахыг хичээдэг байгаа манай подкаст төвд. Тэгээд энэ удаагийн зочноор за сэтгэл зүйч аз жаргал ихч ирүүлсэн байна. За урилга хүлээн авч ирсэнд баярлалаа гэж. За урьсанд бас баярлалаа. Би бас тантай бас ярилцахыг маш их хүсэж байлаа. Тэгээд өнөөдөр хоёлаас нэг богинохон 1 цагийн хугацаанд маш гол сонирхолтой яриа өрнүүлэх байх гэж найдаж байна. Шууд асуултаа ингээд хийсэн дэр уучлаарай. Бас нэг ста уучлаарай. Одоо яг нэг хамаагүй явдаг болчихжээ. Тэ. Манайх ч нэг подкастууд маань төрөл бүрийн зочдууд орж ирдэг байгаа. Дуучид, жүжигчид, за бүр бөөсл орж ирж байгаа тийм. Их мэдчлэн. Тийм болохоор подкаст үзэж байгаа зарим хүмүүс маань танихгүй байж магадгүй. Бас эхлээд өөрийгөө бас товч танилцуулгаа хэлье гэж бодож байна. За тэгээ. Намайг аз жаргал гэдэг нийгмийн ажилтан сэтгэл судлаач мэргэжлэр бакалавра хамгаалаад одоо яг сэтгэл судлаач мэргэжлэр төгсөөд бол 13 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд бас нэлээд хугацаанд нь ажилласан. Одоо олон улсын Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлаачийн ангиар магистр хамгаалах гад суралцаад явж байгаа ийм сэтгэл зүйч байна. Тэгээд яг одоогийн ажиллаж байгаа ажлын байр маань болохоор Сонгой архан Баянгол хан уул дүүргийн анхан шатны хэргийн шүүхт гэр бүлийн эвлэрүүлэн зурчлах дээр сэтгэл зүйч хийж байна. Хосын харилцаан дээр ажиллаж байна гэсэн үг. Яг нөгөө нэг юм салах гад за одоо яг бүх юм дууслаа. Эцсийн цэг яг энд ирлээ гэсэн хосууд дээр ер нь ажилладаг гэсэн үг. Яриагаа шууд ойлын эндээс эхлэе гэж бодож байна миний хувьд. Эвлэрүүлэн зуучлах төв гэж байна те. За жишээ нь зарим хосууд маань жишээ нь бүр шийдчихэд магадгүй эцсийн цэгийн тэнд очдог байх гэж бодож байна миний хувьд. Тэндээс эргэлт хийсэн тохиолдол ч юм уу? Тийм юу байгаа юу? Байлгүй яах вэ? Тим кейс ч юм уу? Байлгүй яах вэ? Одоо бидний ажлын хамгийн гол зорилгоудын маань нэг бол эвлэрлийн гэрээ байгуулах. Гэр бүлийг буцаагаад эвлэрүүлэх зорилготой ажиллаж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт гэх юм бол эвлэрэхгүй байж болно тий. Гэр бүл үнэхээр салах шийдвэр хамгийн зөв байсан байж болно. Салж болно. Гисэн ч гэсэндээ өөрсдийгөө нэг мэргэжлийн хүний зүгээс, мэргэжлийн хүний үүднээс нэг үг сонсоод нэрээ би бас амьдралд ингэж алдчихсан юм байна шүү. Надад алдаа байсан юм байна. Харилцаанд надад алдаа байсан юм байна. Бүх алдаа нөхөрт байсан биш юм байна. Эхнэрт байсан биш юм байна. Би ч гэсэн алдаатай байсан юм байна гэдэг нэг өөрлөгөө нэг жоохон ч гэсэн өнгийгөөд л гарах юм бол бид нар юм зорилго л одоо биелэгдээд байгаа юм л та. Ер нь аль тим кейсүүд их штэ. 5 дахь өдөр хамгийн сүүлийн жишээ ярих юм бол яг ингээд гэр бүл болоод 10 жил болцсон. Тэгээд 6 настай хүүхэдтэй, гидсэндээ 5 сартай хүүхэдтэй тээж байгаа залуухан 37-8-та 2 хос орж ирээд бүр яг ингээд эцсийн цэгэнд байна гэж салах гэж орж ирсэн. Тэгээд бидний хувьд бол сэтгэл зүйчдийн баг, эвлэрүүлэн зуршлагчдын багтай бид нар нэг сарын хугацаанд хамтарч ажилласан. Тэгээд тэр 2 хос маань эвлэрлийн гэрээ байгуулад салах хөргөдлөө татаж аваа бутсан. Иймэрхүү тохиолдол зөндөө байдаг. Яг зүгээр сонирхолтой санагдаад асууж байна гэж. Ийм одоо за би нэг жишээ гаргаад асууя л да. Залуу хосууд байлаа. За магадгүй 10 20 жил хамт амьдсан ч хосууч байж болно те. Тэнгүүд одоо танаа төв дээр очиод тань дээр очиод ч юм уу. Яг үнэхээр л нөхөр нь болтгүй байсан. Эхнэрээ зовоод гэр бүлээ зовоод яг танаа төвийн хувьд бол мэдээж тэндээс эвлэрээд буцаагаад сайхан амьдралд очиж ивэл сайхан тийм үү? Үнэхээр л болохгүй байж байгаа. За одоо яг энэ миний төвчээр дууслаа гэд салах гад очиход нь танах яаж зөвлөлт юм бэ? Одоо чиний үнэхээр ингээ өөр хүүхдээ бодцоо 20 жил ингээ хамт амьдэрсэн штэ. Одоо ингээд буцаагаад эвлэрчгээ гэсэн тийм сэтгэл зүг үхийг хичээдгүй эсвэл тэр үнэ илүүтэйгээр сонсож жагаад за тэгвэл үнэхээр чиний салах цаг болсон байна гэдэг бас зөвлөгөөг өгдөггүй яадаг юм бол. Манайх нэг шүүхийн байгууллага байхгүй юу? За. Тий, улсын шүүхийн байгууллага гэсэн үг. Тэгээд бид нар дээр эвлэрүүлэн зурчлах дээр орж ирж байгаа хэрэгүүд маань хүчирхийлэлгүй. Би махад юм хүчирхийлэлгүй. Ерөнхийдөө эвлэрэх магадлал өндөртэй гэсэн хүмүүсийг эвлэрүүлэн зуршлагч нар ялгаад сэтгэл зүйч рүү өгдөг гэсэн үг. Үнэхээр хүчирхийлэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зурчлагаас шууд шүүх рүү явуулдаг. Тэгэхээр бүр нэг тийм амар хүнд кейс болол бид нар дээр ирдэггүй гэсэн үг. Тий, ер нь магадлалтай, эвлэрэх магадлалтай гэсэн. За тэгээд тэр кейсэн дээр чи ажилланаа. Нэг хүний амьдралыг бид нар нэг сонсоол за чи сал. Яах юм салаад яах юм үгүй гэд бид нар чи нэг юм өөрийнхөө өнцгөөс дүгнэх бол тийм боломжгүй байхгүй юу? Мэдээж сонсон тий. Мэдээж л идэр чи ингээл үндэхээр салахгаас өөр арга байхгүй гэж ороод ирж байгаа юм чи. За хэдэн онд гэр бүл болсон юм? Яаж танилцсан юм? Одоо хэдэн хүүхэдтэй юм?
За одоо яг сүүлийн үед тулгамдаад байгаа асуудал чи юу юм? Салах болсон гол шалтгаан чи юу юм? Гэл ерөөсө хоёр хосыг оруулж ирэл бүгдийн сайхан яриулна. Ярилцсан. Тэгэл тэнчэнээс нөгөө энд жоохон алдаа гарсан юм шүү. Энд дээр үл ойлголцсон юм шүү. Ингээд та бол эхнэрээ бодож хэлсэн боловч эхнэр одоо ингээд та энэ мөнгийг байр авахтаа хадгалж исэн юм байна шүү дээ. Гэтэл эхнэр таныг мөнгөө нарийнлаа гэж бодсон байна. Энэ дээрээс үл ойлголцол үүссэн юм биш үү ч гэдэг юм уу те. Ингээд ерөөсө бүх асуудлыг л сөхдөг гэсэн үгсгэл зүйчдийн хувьд. Тэгээд тэнчэнээс бид нар за үнэхээр төсвөр төвчээр чи яг энд дууссан юм байна. Хүсэх юм бол сэтгэл зүйчдийн баг ажиллаа таныг үргэлжлүүлээд явж болно. Үгүй бол ингээд уулзалтаа дуусгаж болно гэд. Тэгээд нөгөө тухайн үйлчлүүлэгч сэтгэл зүйчтэй ажлын эвлэрий гэд хүсэх юм бол бид нар үргэлжлүүлээд ажилладаг. Яг одоо тань дээр ирж байгаа үйлчлүүлэгчдийн тэгвэл ер нь насны зүгээр дунд чинь хэд орчим насны хүмүүс их хвчлэн ирдэг. Одоо ингэж байгаа шүү дээ. За яг би нөгөө нэг эвлэрлэн зуучлах бол улсын ажил хийдэг. За өөрийнхөө төв дээр бол бас сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. За энэ хоёрыг ингээ хоёуланг нь хойлол ярьчих. Ер нь хараа одоо нөгөө нэг гэр бүл чи ерөөсө 19 20 настайгаас эхлээл хүмүүс чи гэр бүл болоод эхэлчээд байна наа чинь. Тэгээд 20 наснаас эхлээд хамгийн хөгшин сая бид нар дээр 57 настай хосууд ирсэн шүү дээ. 57 настай. Тий. Хамт олон жил амьдарсан хүмүүс. 25 жил амьдарсан. Тэгээд за одоо боли өчнөө жил тэслээ. За нэгдүгээрт анх хайр дурлал гэж байсан. За тэгээ байжсэн чи хүүхдүүд гараад ирсэн. За хүүхдүүдийнхээ төлөө явсаар байгаад хүүхдүүд маань нэгдээд сургуулаа төгсөөд хань ижилтэй болоод хурим нараа игээд гарлаа. Одоо л энэ дээр салъя. Одоо л болиё гэсэн хүмүүс хүртэл ирдэг шүү дээ. Гэр бүл болоод 2 жил болцсон ирнэ салах гад хүртэл ороод ирдэг шүү дээ. Тий. Тэгэхээр ерөөсөө энд нэг юм тэр насныхыг салаад энэ насныхын гэсэн ялгаа ерөөсөө байхгүй болчихжээ. Тий. Энэ бол янз бүр байдаг юм тийм. Янз бүр л байна. Би ер нь бол би яг ингэж би нэг хүнтэй ярилцж байгаа ярианаас ингэж сонссон байхгүй юу? Аазууд ер нь их хвчлэн за Аазууд дундаа монголчууд маань ер нь эрт хүнтэй суух гэдэг хандлага бас байж магадгүй юм шиг. Европт ч бүр ингэ тийм билээ. 40 настай залуучууд залуучууд л гэж ярьж 40 настай тийм. 40 настай залуучууд болохоор үерхчин гэж ярьдаг цаа. Тэгээд хамт амьдрахгүйгээр 10 жил мэл хоорондоо үерхсэн. Ийм бас кейсүүд маш олон байт юм бэл. Юу 20 морь наснда үерхлийг тэнд бол яг утгаар нийт юм шиг байна. Тэгээд 10 жил 15 жил болцоод үерхчийн хугацаанд бүр нэнийг мэдсэний дараа 40 гарчаад суудаг ч юм уу. Иймэрхүү юмнууд аягүй их. Монголчууд маань бол одоо нэг үерхчээд нэг одоо чинь миний иргэн тойрон найз нөхдүүд болохоос чи 1-2 сарын дараа аханд амьдэрсэн юм уу. Тэгээ явж идэг тийм. Асуух гэдэг зүйл нь болохоор ингэж салаад байгаа шалтгаануудын ер нь хамгийн том доо шалтгаан нь ч юм уу. Хамгийн одоо хөвчлэн элбэг тохиолддог шалтгаан нь ер нь юу вэ? Тэгэл ерөөсөө эн чинь харилцаа штэ. Нэгдүгürt ингээд харилцааны зөрчилтэй. Хоорондоо харилцаж чадахгүй. За хоёрдугаар тийм бол ерөөсөө нэгийгээ танихгүй. Саяын таны ярьж байгаа чи яг зөв байхгүй. Нэгийгээ таньж мэдээгүй. Нөгөө үерхлийн борцоос үерхээд нэгийгээ таньж мэдээд тэгээд үнэхээр энэ хүнтэй би амьдрч болох уу болохгүй юу гэдгээ шийдээд сонгоод цаашаа явдаг бол манайхан ч айгүй гоё штэ. Үерхэж эхлээл нэг гэрт орчдөг байхгүй. Тэгэл нэг гэрт оронгуудаа би энэ хүнтэй чи ерөөсөө амьдрч чадахгүй юм байна. Одоо ингээс салчий гэд хүүхдтэй гаргаас салчдаг байхгүй. Ингэж байгаа штэ. За би ингээд нөхрөөсөө ингээд салах гэж байгаа. Би ингээд 3 настай хүүхдтэйгээ ороод ирж байгаа юм заа. Яагаас хэдэн жил үерхсэн гэсэн чи битээр ингээд 4 жил үерхсэн гэж байгаа. За тэгээ 4 жил үерхэж байхдаа таньсан гэж бодож гинөө гэдгсэн чи таньсан гэж бодоод бит хоёр нэг гэрт ороод хүүхдэн төрөөд 14 хоногтой байхад нэг гэрт оронгуудаа нэг гэрт орсон эхний өдрөө л би энэ хүнтэй амьдрах ёсгүй юм байна гэдгийг мэдсэн байгаа тэр эмэгтэй. Тэгээд хүүхэд нь одоо 3 билүү 4 настай. Ингээд дэвчиж хагаад одоо амьдрах гэж байна, салах гэж байна гэж байгаа байхгүй. Тэгээд манайхан ингэдэг гадуур үерхэд явах тий хоёулаа аав ээжийнхаа гэрт амьдраад үерхэд хаяа 7 хоногт нэг уулзаад болзоод кино үзээд тэгээл ингээл яваал 4 жил үерхэх чи өөрөхгүй юу да. Шаал өөр. Одоо энэ Европын соёлыг бид нар бас сурах хэрэгтэй шүү дээ. Би бас Австралид 2 жил амьдарч ажиллаж байгаад ирсэн. Бас Солонгост байж үзсэн. Тэгээ яадаг вэ гэхээр австралчууд ерөөсөө ингээд амар гоё үерхдэг байхгүй. Нэгийнхаараа орж гараа. Тэнгүүдээ тэд нар чи ингээд хамтдаа ингээд байр түрээслээд амьдарчдсан билээ. Үерхээл нэг 6 сар юм уу 7 сар юм уу за нэг дээдл нэг жилийн дараа за хамт амьдарч үзье гэдэг юм билээ. Тэгээ хаус маус апартмент түрээсэлж амьдраад тэгээд тэнд амьдарч явах хугацаанд тэр хүн ажилласаа ирээд ямар ирдгийг тий ажилласаа орж ирэнгүүтээ амар ядарч ирээд шууд буудан дээрээ шигдээд суудаг юм уу аль эсвэл хоолоо цуг хийдэг юм уу
өглөө босохдоо ороо хураагаад явдаг юм уу? Орхиод явдаг юм уу? Орой ажилласаа ирээд оймсоо тайлаад шиддэг юм уу? Угаад юм уу? Тийм үстэй. Энэ бүх зүйлийг чинь хараад таньж мэдснийхээ араас за окей яг таарч амьдрч болох юм байна. Хурмаа хүүхд гаргая гэдэг байхгүй. Гэтэл манайхан тийм байхгүй. Гадуур үерхэж явж ийснэ 3 жил 4 жил 5 жил үерхсэн юмаа гэ тэгээд нэг гэрт оронгууд нөгөө л асуудал үүсэж байгаа байхгүй. Аяга угаадгүй юм байна. Ороо ураадгүй юм байна. Хувцаа шууд тайлаа тавьчихдаг юм байна. Энэ нь надад таалагдахгүй байна. Би ингээд гэртээ байхдаа ингэдэггүй байсан гэдэг нэг юм сэтгүүт юм билээ манай монголчууд. Тэгэл ерөөсө нёгийг таньж мэдхгүй суусантай л холбоотой. Юу тийм хөвгттэй болчихдог тий. Тэгээд амар урд хөвгттэй болдог. Гэр бүл төлөвлөлт байхгүй байна тий. Тэгэл ерөөсө юунаас болоод салаад байгаа юм гэхэлэр л харилцаа. Ерөөсөө л харилцаа юм билээ. Хоорондоо харилцаж чадахгүй. Хоорондоо тийм бас ярилцахыг хүсдэггүй юм шиг байна тий. Яаж ярилцгаа мэдэхгүй байгаа юм чи яаж ярих юм. Аюу инээдтэй 18 жил амьдарсан авгаа нөхөр хоёр бас алах гад ирж байгаа. Тэгсэн чинь тэр хоёрын асуудал ерөөсөө л харилцаа л байсан байгаа байхгүй. Яаж байгаа юм гэхэлэр нөхөр ингээд юм ярьж байхад эхнэр чимээгүй байгаасаа гэж боддог. Тэ? Эхнэр ингээд чимээгүй сууж байхад нөхөр ингээд за би ийм зоригтой байна. Би ийм зорилттой байна. Би ийм бодолтой байна. Одоо машина ингэж томруулъя. Байраа дараа нь ингэ чи тэр болтол тур хүлээжээ за. Би ингэж бодож байна гэхэд эхнэр ингээд дуугаа сууж байхыг хүсдэг байхгүй юу? Нөхрийн харилцаа бол тэгсэн чинь эхнэр яадаг вэ гэхээр түрүүн би чамайг гуугаад чи тэгэхэд тгээгүү үсттэй гэхэд нөхөр урдаас нь би чамайг тэгэж бодсон штэ гэхэд эхнэр ингэж ийм харилцан ярианд дуртай байгаа байхгүй юу? Эхнэр нэг үг хэллээ нөхөр хариулт хэлдэг. Нөхөр хэллээ эхнэр ингэж эхнэрийн харилцаа ийм байсан. Тэгсэн чинь нөхрийн харилцаа яв гэхэлэр нөхөр өөрийн ярьж яхад чимээгүй байдаг, эхнэрийг ярьж яхад өөрөө ч гэсэн чимээгүй байхыг л хүсдэг. Ингээд 10 хэдэн жил энэ харилцаагаа мэдхгүй явцсан байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс чинь хоорондоо ярилцал гэдэг. Ярилцлагыг яаж хийх вэ гэдэг чинь бас дэс дараатай. Тэрийгэ мэдэхгүй байгаа. Жишээ нь та ингээд гисчээ үлссэн байлаа. Ажилчин стресстэй байлаа. За магадгүй асуудын хувьд ингээд бэлгийн харилцаа, сексийн хувьд ингээд асуудалтай амар олон хоног ингээд ойртоогүй байж илаа тий. Энэ болгон чи ингээд асуудал үүсчихдэг байхгүй хүний хувьд. Яг ийм байхад найз охин чинь тантай ямар нэгэн том шийдвэрийн талаар ярилцахад та хүлээж авахд бэлэн байж чадах уу? Хэцүү юм тий. Гиз үлссэн. Ажил дээр стрессцсэн, машин эвдэрсэн, магадгүй сексийн зай холдсон. Ийм үеийг мэдрэхгүйгээр бид нар хоорондоо ярилцах гэж хичээдэг байхгүй. Нөгөө анхаарал гэдэг зүйл маань 100% төвлөрөөгүй тохиолдолд яриа ерөөсөө яриа биш, харилцаа биш болчихдог байхгүй. Энийг л бас ойлгох хэрэгтэй байгаа юм шиг санагдаад байгаа. Бас нэг юм асууад. Одоо чи би өөр дөр ингээд кейс асууч тий. Одоо ингээд манай ажлынхан ч юм уу иргэн дөрөнд байгаа хүмүүс миний сайн найзууд тий. За ялангуяа одоо ажил дээр хүн амьдралынхаа нэг 40% юм баг энерги зарцуулж байгаа шүү дээ. За ажлын иргэн дөрөний ч юм уу би ганц би ихгүй. Залууд чи одоо ингээд тулгаа 26 7 хүртэл хүнтэй суугаач гэдэг. Тий. Тэнгүүд яг энэ бас 26 7 нас нь яг тэгэж бас бүр оройтх гээд байгаа нас юм уу эсвэл манай монголчууд ингэж яриад байдаг юм уу? За энэ дээр бас яарах нь яг зөв мө гүй юм уу гэж танаас сууч. Тий наатах чи ерөөсө залуучууд болго асуудаг. Тий. Нөгөө манайхан чинь нэг юм штэ. Яг ингээд өөрөө хүсээгүй байхад цагаан сар, наадам, тий ах дүүсийн баяр, үсний найр, хурим, уулзалт энэ олгон дээр гаднаас ингэж нөлөө орж ирээд байгаа байхгүй. Хүнтэй суугаач, хүүхэд оройтлоо. Гэтэл эн чинь яг үнэндээ оригинал амьдрал шүү дээ. Оригинал шийдэх ёстой асуудал шүү дээ, тий. Тэгэхээр бас ингээд нэг юм аав ээж нарыг хүүхдүүдээ ингээд үр хүүхдэд битгий яаруулаач, амьдралд битгий яаруулаач. Амьдралд яаруулаад яг тохирсон зөв хүнтэйгээ суугаагүй бол тэрнээс чинь илүү таныг зовоон шүү дээ. Тийм биз дээ. Хүүн ингээд эхнэр нь таалагдахгүй байна гэд гадуур дотор тэнээд арх дар суугаа шоудаад бэр чин тань руу яриад ивэл яах вэ? Хэцүү үсттэй. Охноо хүнтэй суу гэж суулгачдаг, тааш тохироогүй хүнтэй суулгачдаг. Нөгөөх нь арх дар суугаа зодоод хүүхэн шуугаа иргүүлээ зовоогод ивэл яах юм бэ? Тэгэхээр чи энэ бүр илүү том асуудал болох гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр аав ээж нарыг битгий тэгж яаруулаа. Ажлын хамт олныг өөрийнхөө л амьдралыг л бодолтоо. Өөрийнхөө л юм хичээлтэй. Тэ өнөөдөр тулгаа хүнтэй суунуу, дорж хүнтэй суунуу, нараа хүнтэй суунуу суухгүй байна уу? Хинт хамаатай юм би. Өөрөөсдийнхөө л асуудал дээр анхаарлаа хандуул та тий. Тэгэд энэ яг энэ 20 эдэн нас, 30 нас болвол уушлаарай миний хувьд бол залуу нас байхгүй юу? Хүн сурах хэвээр, боловсрох хэвээр,
хөгжих ёстой. Аялал та. Дэлхий ямар гоё вэ тийм биз дээ. Аял үз тэрний араас яг ухамсартайгаар за би яг энэ эмэгтэйд би энэ эрэгтэйд өөрийгөө болон сэтгэл зүрхээ 100% заруулахад би бэлэн боллоо. Иннээс хойш би өөр эмэгтэй хүнийг, өөр эрэгтэй хүнийг харах, хүсэх тэр зүйл байхгүй болчлоо. Яг энэ хүнд би 100% сэтгэл зүрх бүх зүйлээ зариулаад хүүхэд гаргахад би бэлэн боллоо гэсэн тохиолдолд хүн хүнтэй сууж амьдралыг зохиох хэрэгтэй байхгүй юу? Яг өөрийгөө бэлэн боллоо гэсэн үед л тэр харилцаар орох хэрэгтэй. Гэр бүлүүд за бүр шүүхээс салах шийдвэрийг гаргаад за мэдээж үр хүүхдүүд нь ер нь яа гэм бэ? Аавгаа дагах, ээжигээ дагах асуудлуудыг шүүхээс шигдэж өгд юм уу? Хүүхдүүд өөрөө шийддэг юм уу? Наснаас нь ер нь хамаард юм уу? Тэр ер нь яа гэм бэ? За ингэдэг. Ер нь 0-1 настай хүүхдтэй гэр бүлийг ер нь бол салгахгүй. За. Тий, нялх хүүхдтэй байгаа учраас. За тэгээд ингээ хүмүүс чинь хол тустай амьдэрсэн байдаг юм уу? За тэгээд 7 нас хүрсэн болвол хүүхдийг аавтайгаа амьдрах уу, ээжтэйгээ амьдрах уу гэдгийг шүүхээс асуудаг. Хүүхдээс асуудаг. Хүүхдээс асуудаг. 7-оос дээш насны хүүхдүүдээс асуудаг гэсэн үг. За мэдээч эн чинь нөгөө нэг хүүхдийн эрүүл аюулгүй орчин хаана байна вэ? Аав дээрээ байх хэрэгтэй юу, ээж дээрээ байх хэрэгтэй юу гэдгийг мэдээч хамтарсан баг шүүх шинжилгээнийхэн бүгдөө ингээд ажиллаж байгаа. За тэгээд яадаг вэ гэхээр хүүхдээс заавалчгүй саналыг асуудаг. Гэхдээ тэр хүүхдийн санал бас яг шүүхт яг 100% нөлөөлдөг үг гэвэл бас үгүй. Зүгээр л тэр хүүхдийн бодол санааг л асуудаг л асуулга гэсэн үг. Тий, яг энэ дээр ордог миний хувьд. За тэгээд таны хувьд яг энэ чиглэл дээр ордог гэсэн үг. За. Тий, яг шүүхт одоо нөгөө нэг салж байгаа гэр бүл болгон хүүхдээсээ асуудаг байхгүй юу? Хүүхдийн маргаантай байгаа. Хүүхдийг хин авах вэ? За тэгээд аюун муухай штэ. Хүүхэд авсан тал эд хөрөнгө ингээд хүнийхээ тоогоор хувааж авдаг тий. Эд хөрөнгө булаацалдаг үүдэн дээрээс бас хүүхдүүдийг бий аавна гэсэн асуудал гарч ирдэг. Энэ бол маш олон кейс байгаа юу тий. Байлгүй яах вэ? За тэгээд дөнгөж 7 настай хүүхэд орж ирээд тэр шүүхийн танхимд орж ирээд хүүхэд битгий хэл том хүн ч гэсэн тэр шүүхийн өрөөнд ороход айдаг тий. Том бор сандалтай, шүүхийн хувцастай тий. Нөмрөг өмссөн тий. Нэг юм нэг айц төрдөг. Би ямар гим хийцэн бэлээ гэж бодмоор тий. Тэр өрөөнд хүүхдүүд ордог. За тэгээд хүүхэд орно, сандарна тий. Ингээл биеийн хилэмж, сэтгэл санаа бүх зүйл докторгүй болдог. За тэгэл тэр хүүхдээс бид нар асуудаг. За мэдээж асуухдаа шууд л тий аав ээж орчоо салах гэж байгаа юм аа. Чи аавтайгаа амьдрах уу, ээжтэйгээ амьдрах уу гэж бид нар мэдээж асуухгүй. Мэргэжлийн сэтгэл зүйчд орж байна. Шүүхийнхэн орж байна тий. Шүүгч орж ин мэдээж дуршлагтай шүүгчд орж байгаа. Тэгээ бид нар ингээд хүүхдүүдийн өнгөрсөн цаг дээр дандаа асуудаг. Аавтайгаа хаагур зугаалдгийн, ээжтэйгээ хаагур зугаалдгийн, оройныхоо хоолыг хэн илүү хийдгийг, чиний хичээл даалгаврыг хэн илүү их хийлэгдгийг. За яагаад энэ бүгдийг асуугаад байгаа юм бэ гэхээр аав ээжийнх нь хэн тэр хүүхдтэй илүү ойрхон байгаа вэ гэдгийг л мэдж байгаа юм. За тэгээд маш олон зүйлийг асуусны дараагаас бид нар аав ээжээр нь ингээд тустай амьдрах гэж байгааг мэдсэн үү? Одоо тустай амьдарч байгааг мэдж байгаа тий. Тийм болохоор чи ингээд аавтайгаа амьдрал гоё байдаг үү? Ээжтэйгээ амьдрал гоё байдаг үү гэдэг зүйлийг асуудаг байгаа. Тэгээд хүүхдүүд ихэнх нь л ээжигээ дагдаг юм да. Яг одоо ирчүүдийн хувьд гэвэл за ээжигээ дагдаг тохиолдлууд маш олон байгаа хэрэг тийм. Монгол иргэдэг хүн ч юм уу эсвэл дэлхийн нийтийн мэд юм би сайн мэдэхгүй байна. Нэг төрөгтэй л ингэ чи гэр бүл авч явах хэвээр. Чи л ингэх хэвээр. Чи л байр авах хэвээр. Чи л машин авах хэвээр. Чи л ингээд их нэртэй гой цүнх авч явах хэвээр. Гой гутал авч явах хэвээр гэсэн юм байгаад байдаг юм шиг байгаа. Тэгээд яг одоо сая таны яриан дээрээс сухад тэр магадгүй нөхөр нь тэрнийхээ төлөө хичээж байгаад хүүхдтэй баг анхаарланд болдог байсан байж магадгүй тий шүү дээ. Тэрнээс л ээж нь хүүхдээ их цагийг гаргаж байна. Ийм тохиолдлоос аавыгаа сонгохгүй байдаг. Эсвэл аавтайгаа өнгөрүүлсэн дурсамжууд нь бага байдаг учраас магадгүй тий. Ер нь бол яг ингэж Монгол ирчүүдийн хувьд ингээд бас хит ингээд өөрийгөө ингээд идэх нь зөв юм уу буруу юм уу? Энэ нь бас гэр бүлийн салгшилгаанд тэр нөлөөлт юм бол. Нөлөөлнө шүү дээ. Тий. Яг энэ талаар би ярьдаг. Тий. Та ингээд миний нөгөө рилүүдийг харсан бол тий. Би яг энэ зүйлийг ярьдаг байхгүй юу? Яг гадны оронд ч гэсэн ер нь бол за би ер нь дийлэнхтэй Монголын ёс заншилтал энэ зүйл хэтэрхийх байгаад байна уу гэж хараад байна. Яг эрэгтэй хүн уйлдаггүй юм. Эрэгтэй хүүхэд уйлдаггүй юм. Эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдийг зоддоггүй юм.
Эрэгтэй хүүхэд үжиж битгий олон юм яриад бай. Битгий шалжганаад бай. Тэгж л өсгсөн шүү дээ бид нарыг тий. Бидний дээд үеиг ч гэсэн тэгэж өсгсөн. Одоо арай гайгүй болж байгаа. За яг эннээс болдог байхгүй юу? Яг л хүнтэй суун гэхээр л би тижээх хэвээр, би тэтгэх хэвээр, би бүх зүйлийг болгох хэвээр, би гэж бодцсон байдаг. Тэгээд эрэгтэй хүмүүс тэгээ бодцсон, эмэгтэйчүүд ч мөн ялгаагүй. Би хүүхэд гаргацсан. Тэ энэ намайг тижээх хэвээр, чи намайг болгох хэвээр гэж эмэгтэйчүүд ярьдаг. Тэгтээ бүх эмэгтэйчүүд биш шүү, тий. Бас нэг юм цөөнх байгаа шүү дээ, тий. За тэгээд эрчүүд ерөөсөө яг ажлын төлөө явдаг. Ажлын төлөө явдаг, амьдралын төлөө явдаг. Тэгээд ерөөсөө өөр хүүхдтэй цаг гаргадаггүй. Энэ яг зөв гол шалтгаан мөн. Тэгээд хүүхдүүд нэгшил хаана байна? Ээж дээр л байдаг. Нэгшил ээж дээр л байдаг. Бол бид нарыг тижээдэг, мөнгө олдог л гэж боддог. Тэгэл эрчүүд хөдөлмөрлөж нэг байртаа болоод, зээлгүй машинтаа болоод, нэг багахан хэмжээний бизнес хийх мөнгөтэй болоод эргээд харсан чинь Харилцаа холдсон байт тий. Эхнэр нөхрийн харилцаа холдсон, аавыгаа тоодгүй хүүхдүүд. Нэх их гомдолтой эхнэрүүд цаг гаргадаггүй, хайрладаггүй, халамжилдаггүй. Чи мөнгөний төлөө явдаг. Бид нарыг чи тоогоогүй үсттэй. Одоо хүүхдүүд ингээ гайгүй том болчлоо. Одоо болиё гэдэг байхгүй. Гэтэл тэр эхнэрийг, хүүхдүүдийг элбэг тий ядчил эрүүл аюулгүй орчинд амьдрах гэж байгаа байрныхаа мөнгийг хэн төлж байгаа юм бэ? Ирчүүд л байхгүй. Тэгэл энэний араас баахан ирчүүд хаягдцсан. Тэгэл сэтгэл зүйн хувьд ирчүүд ч гэсэн амиа оролтоороо ч өндөр байдаг, сэтгэл гутралаараа ч өндөр байдаг. Гэр орноосоо гарахтаа бүх эд хөрөнгөө өгөөл юучгүй л гардыг штэ. Тийм ирчүүд зөндөө байна. Найз нөхдөж байна. Арай хийж лизингээр авсан байраа машинтайгаа бүх юмтайгаа өгөөл ах トゥ нарынхаар амьдрал явж байгаа бидний үеийн 40-од насны найзууд байна штэ. Салтаас шалтгаалаа тий. Тэгээд мөнгө төгрөг олж байгаа ч гэсэн гэр бүлтэд зарим тохиолдолд ирчүүдээ зарим тохиолдолд мөнгө төгрөгийг, ажлыг зүгээр л орхих. Чи ч гэсэн хайрлагдаж, чи ч гэсэн амарч, халамжлагдаж, эрхэлж амьдрах ёстой хүн штэ. Чи чамд ч гэсэн тийм эрх байгаа байхгүй юу? Үүрэг байгаа бол чамд бас сайхан амьдрах, хүн шиг их эрх дураараа байх. Зарим нэг тохиолдолд яадгийн би ажил хиймээргүй байна. Чи гараа 5 төгрөг олчих гэд хэлэх эрх ч гэсэн байгаа штэ. Тийм штэ. Тэг бүх зүйл дээр битгий өөрийгөө би л байхгүй болвол энэ гэр орон дууслаа гэж битгий бод. Тэ эрэгтэй хүнийг өгөхөд ихнэр хүүхэд нь үлдээл амьдарч л таараа штэ. Угаасаа тэгж л таараа штэ. Би их ч зүгээр таныг бас нэг кейс ирээ. Би нэг найзтайгаа машин дотор нь суугаад явж илаа бид хоёр. Тэгсэн чинь ингээд нэг эрэгтүүний төлөө дуурсан ямиг айгүй гой сонсоод тэрийг ширэж чаддаг. Ширэхээр ингээд ихнэр нь ингээд тиймэрхүү юм ширмэрэнгүүд. Чи ясан жаргалгүй байгаа тань уу? Чи ингээд энэ үү? Чи тэгээд энэ үү гэж сэтгэл зүгээр нь химэлдэг ч юм уу те. Иймэрхүү тохиолдол их байд. Тэгэд эмэгтэй хүмүүс та яа нэг сэтгэл санаа докторгүй болоо шууд ингээд сошиал ороод нэг юм ухаалын үг мөгжвдөө намайг хайрлах хэрэгтэй, хайр халамжийн юм өмг шууд ингээд ширэлцдэг те. Тэгээ тэрийгээр дагуулж нөхөртөө харагдах гэдэг юм сандрын мэд. Эрэгтэй хүн болохоор өөрийнхөө дотоод сэтгэлээ нэг тэр постыг ширэж чадахгүй байдалд бүр хүрсэн байгаа. Тэгэхээр би бүр бод. Оо чи ингээл их нэртэй боллоо гэж бүр ийм амар хэцүү байд юм уу? Ясваад. Хаяа бас биднэрт ийм кейс бүх залуучууд байх. Нэг 5-аараа тоглоод 10-аараа ингээд тоглоод нэг баасан гаргийн орой ч юм уу бид нэр хоорондоо PC тоглолтог заалах гад цугладаг ч юм уу. Иймэрхүү үед яг миний залуучууд ихнэр нь гаргадгүй залуучууд хүртэл байна. Бид нар бол яг би бол ингэж бод миний үрэллийн найзууд харьцан гайг байх. Тэгээ шоуд хон жүндүүд ингэж явдаггүй. Бид нар PC тоглолтог уулзаж заал авдаг ч юм уу те. Тэгээ ингээ найзуудтайгаа ингээ суухдаа би юу анзаарсан бэхээр манай найзууд нэг хаяа уулзаж явахдаа тэд стресс гэр дотор байгаа бүх юма надтай ярьж хуваалцдаг. Тэгэхээр яг энэ эрэгтэй хүмүүстэй бас ярилцаад байдаг тохиолдлууд нь цөөхөн болоо даа гэж миний хувьд бас ботсон. Тийм болохоор яг би танаас асуух гэдэг юм. Яг ингэж хосууд ингэж одоо залуучууд ч юм уу те. За олон жил болцсон ч юм уу энэ хүмүүс бинийгээ ойлгож харилцахын тулд юун дээрээс эхлэх ёстой юм бэ гэж асуух гэдэг. Яавал бинийгээ ойлгохдаг болох юм бэ? Яавал бинтэйгээ илүү ярилцдаг болох юм бэ гэж асуух гэдэг. Ерөөсөө л энэ хувь хүний орон зай гэдэг юм ихэнх л мэдрэх ёстой байхгүй юу? Тэ? Өнөөдөр би найз нартайгаа уулзаад гоо сайханд ормоор байгаа болвол
би нөхрийгөө ч гэсэн найзуудтай нь уулзуулаад, бильярд тоглуулад, пив уулгаад явуултгал байх хэрэгтэй байхгүй юу? Тэгхгүйгээр яг л нэг юм гар утас шиг сандаг. Эрэхтэй нэг. Хосууд нэг нэгийгээ. Тийм. Гар утсан дотор юу байдгийг? Таны гар утсан дотор ер нь юу вэ? За маш олон юм програм аппликейшнууд байгаа. Тийм, Facebook байгаа. Тийм. Хамааралтай тийм. Танд хамааралтай хамгийн чухал зүйлс таны гар утсанд байгаа тийм. Тэгээд гар утсыг хин дуртай хүнд ингээд өгөөд кодо тайлаад өгөхийг та хүсэх үү? Үгүй. Би бол бүр тийм дурггүй шүү дээ тий. Хүмүүс яг хайртай хүний гар утсаа л гэж боддог. Хинтэй ч харилцуулахгүй, хинтэй ч контакт үүсгүүлэхгүй зөвхөн л миний юм гэж бодож байгаа байхгүй. Гэтэл тийм биш шүү дээ. Таны хамгийн өөрөө өөртөө ойрхон байлгах ганц өмч чинь таны гар утас гэж бодчих. Таны нөхөр тэр хүн биш байхгүй. Эхнэр чинь бас тэр хүн биш байхгүй. Тэгэхээр нэг нэгнийхээ хувийн орон зайг анханасаа тавиад өгчих хэрэгтэй. Ерөөсөө л эхлэхдээ л тэр би заалан тоглох дуртай, би бильярд тоглох дуртай, би фитнес тоглодог, хаяа найзуудтайгаа ингэж тоглодог. Би гоо сайханд ордог, 14 хоногт найзуудтайгаа нэг саавн суудаг. Хоёлаа яг гэртээ байх үедээ нэг нэгэндээ чанартай цаг хугацаа гаргая. Нийгэмд гараад ирэхээрээ бид нар ажил хийгээд хариуцлага үүрээд явж байгаа тий. Тэр бүхнийгээ сайн хий. Харин найз нөхдийн өөрсдийн тэр харилцаанууд дээр бид нар ингэ чөлөөтэй байя. Чөлөөтэй байна, найз нөхдийн харилцаа нийгэмд чөлөөтэй байна гэдэг маань араар тавилт биш шүү дээ. Тийм биз дээ. Өнөөдөр ихнэр нь гоо сайханд хумсаа янзлуулах гэж сууж хахад нөхөр нь 20 30 залгаал тий. Чи хумсаал янзлуулж штэ ямар өөр хүнтэй буудалтай байгаа юм уу? Байлгүй яадгийн фитнесийн чиглүүлэхгүй аваал гардгийн штэ. Тэгээ энийг анханасаа ярилцсан. Нөгөө нэг юу байхгүй юу? Юу хүсэж байгаагаа хэлж чаддгүй. Манайх нь. Тий. Хүсэж байгаа зүйлээ хэлж чадахгүй учраас чиний хүсэж байгаа зүйлийг чи л мэдж байгаа. Би мэдэхгүй шүү дээ. Тийм юм чи хүсэж байгаа зүйлээ илэрхийлээд энийг хоёлаа хүлээцтэйгээр хоёр талаас нь ярилцаа шийдчих асуудал байхгүй юу. Тэгэхгүй бол яг залуучуудын хувьд тийм юм байна. Фитнест явуулахгүй, гоо сайханд явуулахгүй. Амар хартай. Тэгэл ерөөсөө нэг юм хамаатах эмгэг гэж байгаа юм л да наадах чаа. Хамааралтай бүх зүйлд юм хамааралтай байгаа сурсан. Магадгүй аав ээж нь тэр хүүхдийг өсвөр наснд нь ч юм уу бага наснд нь ч юм уу гаргадаггүй байсан баг. Чөлөөтэй явуулдаггүй байсан баг. Тэр хүн ямар гэр бүлд хаана хүмүүжчих вэ гэдгээс бас энэ хараат байдлын эмгэг гэдэг зүйл чинь шалтгаалаад байгаа юм. Тэгэхээр ерөөсөө л хоорондоо сайхан ярилц. Юу хүсэж байгаагаа хэл өөрөө бас тэр хүнийгээ юу хүсэж байгааг асуу. Тэгээд энэ чинь гарч ирээд ярилцах шийдэж хас болдог асуудал. Тэгээд нэг нэгэндээ хизээж битгий хоёрын хооронд юм дээр худлаа яар. Нэг жижиг худлаа юм чинь явсаар байгаад нэлээд том худлаа юм болчихдог байхгүй. Худлаагаа залруулах гэж дахиж худлаа. Тий, дахиж худлаа ярьдаг тий. Зүгээр л үннээ л хэлчихэлтэй. Тэр чинь амар тийм хэцүү зүйл биш бол үннээ л хэлчих. Нөгөө хошин шог байдэн ш тий. Худлаа хэлэхгүй явсаар байгаа сүулдэ хэрэгт ордог тий. Тэр шиг тэгэхээр нээлттэй нэг нэгэндээ гоё үннээ хэлээд юу хүсэж байгаагаа л ярилцчих. Тэгэл амархан байхгүй. Ингээл хараал энэ олон хүмүүсийн кейс дээр ажиллаад гэр бүлүүдтэй уулзаад яваад хахаар юу хардаг вэ гэхээр энэ амьдрал уг нь их амархан юм аа. Зүгээр л эрэгтэй эмэгтэй хоёр хүн нэг нэгнийхээ юу хүсээд байгааг нь мэддэг, юунд дургууг нь л мэдчих. Тэгэл энэ амьдралын харилцаа чи айгүй амархан зүйл байхгүй юу? Уг нь болоо. Уг нь бол тэгхгүй ингээд хайртай гэд нэг гэрт амьдарч байгаа хэрнээ нэг юм рилж ширэлж чадахгүй амьдрна гэдэг бол амар хэцүү байхгүй юу? Надад бол би бүр өмнөөс нь имзгэлсэн юм найзгаа өрөвцсөн тэгэхэд бол. Тий. Тэгэхэд чи бол зүгээр өрөвцсөн байна заяа. Би рил хийхээр яадаг гэж би ингээд эмгтэй хүмүүсийг өмөрөөд рил хийчихэр эмгтэйчүүд нөхрөө тааглаад миний эмийг ширэлждэг байхгүй юу? Нөхрөө тааглаад штэ. Бүр тааглаад үүс гэж байгаа юм шиг. Гэтэл вэ штэ. Эрэгтэйчүүдийг өмөрөөд юм ярихаар эрэгтэйчүүд ширэлж чаддгүй. Лайк даруул дарна. Дарахгүй бол зүгээр л чат бичдэг. Юу гэж бичдэг вэ гэхээр бидний дуу хоолой болж миний хэлж чадахгүй байгаа, бидний хэлж чадахгүй байгаа зүйлийг хэлж хагаад баярлаа. Ийм эмэгтэй хүн байдгийн байна л гэж чат бичдэг. Хичнээн олон чат ирдэг гэж бодож байна надад эрэгтэй хүмүүсээс. Тэгэхээр эрэгтэйчүүд маань айгүй их тийм дарамтанд амьдарч байгаа гэд хэлчихээ уучлаарай одоо тэгээд бүсгүйчүүд маань уурлахал баг. Бүх эрэгтэй хүн биш шүү. Мэдээж гой явж байгаа гоё эмэгтэй хүмүүс үнэн байгаа. Тийм тэгээд хэцүү шттэ. Би эрэгтэй хүмүүсийг жоохон өрөвдөд идэгин.
өөрийнхөө үзэл бодлыг ч илэрхийлж чадахгүй, дуртайгаа ч хэлж чадахгүй, дургуугаа ч хэлж чадахгүй тэгээл оршоол амьдэрдэг. Үүргээ хүлээгээл амьдэрдэг. Тэгээд эмгтээчүүдээс бас амар их чадэрдэг шүү дээ. Чи одоо юу яриад байгаа? Чамаас ууж гэр бүл саллаа. Эрэгтэй хүн чинь зөвхөн хүүхдээ өсгөөд хүүхдээ тижээгээд явах хэрэгтэй үсттэй. Би 4 хүүхд гаргацсан, 5 хүүхд гаргацсан. Тэгэхэд чиний энэ рилээс болоод битээр салах гэж чинь ч гэдэг юм уу тий. Эмэгтэй хүмүүс маань ер нь жоохон хүний үг авдгүй маа. Тий, эмэгтэйчүүд маань хүнээс үг сонсож чаддгүй. Жоохон бие төвтэй. Яагаад гэхээр бүр жоохон багаас нь эхлээд миний охин сайн хүн болох хэвээр, эрдэмтэй болох хэвээр, сурах хэвээр, гадаадад явах хэвээр, чи хинээс ч дутуу байх ёсгүй, чи эрэгтэй хүнд дээрлэхүүлж болохгүй гэж заагаад өчтдөг юм шиг байгаа ээж нар. Тий. Тэгээ эмэгтэй хүмүүс яг нийгэмдэр гарч ирэнгүүтээ яалтж байхгүй эрэгтэйчүүдээсээ илүү байр суурьтай, санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрсэн, карьераа хөөцсөн тийм байдаг болохоор эрэгтэйчүүд маань бас жоохон хойно ноцроод байгаа юм болоо да гэж боддгийг. За яг юугаа бүр мартчих. Ивент тэгч байгуулгынхаа бүтээгдэхүүнүүд мартчих. Харин их гоё компот урд тавьчаад. За их чи юу манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэгч SW брендийн бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээд би бас таныг өнөөдөр тоорч юмсны компотер дайлъя гэж бодлоо. Тэгээд яг манай компотны хувьд бол сахартай хүмүүс ч гэсэн идэж болдог. Ийм өөрөө жимсний сахараар бүтдэг компот байгаа. Тэгээд ямар нэгэн сахар болон сахар орлуулагч оролцдог гэсэн. Жимсний сахарыг яаж хийдэг вэ гэхээр одоо чинь тоор жимс энд байлаа гэж бодъё те. Тэгвэл тоор жимсний компотонд оролцох боломжгүй одоо жоохон царай мутаа ургасан ч би тэгээд хэлбэр шүү дээ. Тэгээд тим жимснүүдээс жимснүүдээр жимсний сахар хийгээд одоо чинь тим тоор жимсээр жимсний сахар хийгээд энэхүү компот маань бүтдэг байх нэ. Тэгээд бас энэ тоор жимсийг өнөөдрөөс тань амтлуулъя гэж бодлоо. За баярлалаа. Нөгөө нэг сахарын өвчтөй хүмүүс айгүй хэцүү шүү дээ. Сахар ихтчих гэдэг ерөөсө жихэрлэг юм мэдэж чадахгүй тий. Тэгэхээр наадахыг чинь бас тийм өвчтөй хүмүүст хөргөж өгвөл зүгээр юм байна. Тийм шүү. Тий, манай нөхрийн ээж бас сахартай. Тэгээд хаяа нэг очихоор амттай юм аваад өгч чадахгүй хэцүү байдгийг санаа зовоод амттай юм хараад идмээр санагдах байх. Тийм шүү. Тэгэл эрүүл хүнс гэсэн тасаг дээр л ордог шүү дээ дэлгүүрийн тий. Тэгвэл танаа бүтээгдэхүүнийг бас сонгож авах сонголт нэгээр нэмэгдлээ. Нас яг үнэ. За би танд тавьчих. За баярлалаа. Ямар гоё юм бэ? Аяг маяг нүртэл. Бүр гоё харагдаад байсан юм аа. Энэ бас нөгөө компот манс аяг болдог. Тэгээд нөгөө энэ тэнд явж байхад бас энэ минь үйлчлэгийн байгууллагад ажилладаг лангуун дээр суудаг ихчнэр ч юм ингээд гоё сайн байгаа хийгээ суучтай ажлын байр. Тийм байна, тийм байна. Тэгээд сууж байхад надад аяг гоё юм бас нэг татна. Өстой гоё юм байна. За мөнд чипс идэл дээр би яг хөө задлаад өгчээ. Шажигндаг тий. Шажигндаг тий. За бас үүрдэггүй, хугардаггүй пан чипсийн hot spicy төлөвлөнүүд төр зочны ширээн дээр маань ирсэн байна. За их ч ойлоо ярианы эргөө. Би бүр сая бүр нэг үзчих бүр таны амраа орсон биш үү? Энэ сүүлийн одоо ингэсэн байна. Манай нэвтрүүлгийн нэг одоо өнөөдрийн хувьд бол та 27 дахь зочин байгаа юм байна. Тэгмүүд за одоо манай зуглаач мэдж байгаа хаа. Манад нэг 3 муу 4 хүн л эмэгтэй ирж ирсэн бэ. Тэр 27-оноос. За. Тийм болохоор одоо баг эмэгтэй үнтэй дугаар хийгээгүй маш утсан байна. Ярилцаад надад бол маш гоё тухтай байна. Тэгээ баярлаа гэж хэлмээр. Ирчүүдийг бас өмөрж дуурахыг та бас өөрөө ирмэлцдэг юм тий. Түнгүүд яг одоо нэг ингээд сэтгэл зүгээр нь ингэж хүчирхийлдэг гэр бүлүүд маш их байгаа. Тэрийг өөрөө хүчирхийлэлж гэж боддоггүй тий. Бас л нөгөө таны ярьсны дагуу харилцаанаас болоод ч юм уу нэгнийг ойлгохдоггүй, нэгнийхээ үзэл бодлыг тулгадаг ч юм уу тиймэрхүү юмнууд байгаа бах. Та зүгээр хувьдаа одоо ингээд залуу гэр бүл ч юм уу эсвэл гэр бүл болоод маш олон жил болгосон ч энийг ойлгодоггүй хүмүүс хэр нээлттэй зөвлөгөө өгдөг вэ? Одоо чинь 20 жил амьдарсан хүмүүс тань дээр очиж шууд нээлттэй зөвлөгөө өгөхөд та юм бэлэн байдаг уу? Ер нь бол олон жил амьдрах тусмаа асуудал амар томорсон байдгийг. Аль дээр үү? Тий. Жохон хэцүү. Тийм тэгээд яг нөгөө өөрийн биетэй болцсон, өөрийн төлөвшөлтөй болцсон тий. Үзэл баримталтай болцсон. Тийм учраас ер нь нэг 40-оос дээш насныхантай ажиллахад ер нь жохон хэцүү байдаг шүү дээ. Тий. Хэцүү байдаг. Богширцсан нөө. Тэгээд нөгөө нэг амар их нөгөө буруу гэд ботцсон зүйл ихтэй байдаг байхгүй юу? Нөгөө зүв байсан юм ин ч гэсэн буруу гэд харцсан. Ерөөсөө л ийм штэ хүн биш штэ тий. Амьдралд ийм 10 за 8 ийм
буруу юм хийсэн, 8 зөв юм хийсэн байдаг байхгүй. Одоо зүгээр жишээ аваа яваарэ тий. 8 зөв юм хийгээд, 8 сайн юм хийгээд тэр хүний сэтгэлд ингээд хадгалсан байсан ч гэсэндээ 2хан муу юм ороод ирэхэд нөгөө нэг 8 сайн зүйл маань тэр чигээрээ байхгүй болчдөг. Нөгөө гомдооцсон, буруу юм хийцэн 2 зүйл маань л төв болоод үлдчихдэг байхгүй. Ер нь ихэвчлэн. Тий, ихэвчлэн. 8 сайн чанарыг харахгүй 2 муу чанарыг л хардаг. Тэгээд нөгөө гэр бүл маань урт удаан амьдрах тусмаа энэний буруу, тэр тэгсэн, энэ ингэсэн гэж гомдол амар хөрөнгөлөгдсөн байдаг юм аа. Тэгээд тэрийгээ дэвчээд ч юм уу нүдэн маш олон жил болсон тий. Энэ эмэгтэй хүмүүс амар дэвчдээ штэ. Бүсгүүчүүд бүр яаж энэ их дэсвэр дэвчээр гардгийн гэж бодмоор амьдардаг. 5 хүүхэд гаргацсан эмэгтэй хүнийг би мэднэ. Анх суугтал эвгүй нөхөртэй байсан. Гэтэл 5 хүүхдийг гаргаад одоо л гайгүй болчих واخ та гэж явсаар байгаад одоо хамгийн бага хүүхдээ 7 настай болгоод одоо ингээд 47 настай амьдралаа дуусгах чинь да над дээр одоо сарын хугацаатай явж байгаа ихнэр нөхөр хоёр байна. Тэгэл тий дуусгаж байна да. Тэгээд хамгийн хэцүү зүйл яах вэ? Ихнэр нөхөр хоёр ингээд салчдیں۔ Тэ? Сална. Сарин нэг хэсэгтээ сэтгэл санаа хэцүү байна, нэг хэсэгтээ нэгийгээ санана. Тэгэл өөр нэгэн хүнээс биеийн болон сэтгэлийн амраа малан таашаалыг мэдрээд ингээд явцдаг байхгүй. Хамгийн хэцүү үлдэж байгаа зүйл хүүхдүүд л байдаг. Үнэхээр амьдрч болохгүй байсан болвол яах гэж энэ олон хүүхдийг гаргаж тэр хэцүү гэр бүлд өсгөж тэр их цаг хугацааг үрдгийм бэ гэж зарим асуудаас асуумаар санагддаг. Хүүхэд үнэхээр хэцүү. Тийм ба. Хүүхэд л ер нь хохирдог гэж хэлдэг те. Би бас ингэж боддог байхгүй. Ер нь бол хүн болоод гэдэг чинь муудалцаад байгаа. Тойр яагаад ингэж одоо эцэс тойр салвал хүүхчин л хохирдсон штэ гэл ингээл ярьдаг те. Хүн болгоны эргэн тойрны юм асуудал байгалах. Би бас ингэж боддог. Та нар бас өөрсдөө хохирдож байгаа байх гэж би бодоод байгаа байхгүй. Жишээ 5 эмэгтэй би уучлаарай өстэй ингэж хэлж 5 эмэгтэй хүнтэй дахиад суух хэрэгтэй болтгол гэж боддог. Яг үнийг хэлэхэд олдохгүй шүү дээ. олдохгүй бах те. Хэцүү шүү дээ. Тийм болохоор тэр хүн 47 гэж залуу хүн байна. Дахиад хайрлагдмаар л шүү дээ. Дахиад хайрлагдмаар дахиад эрэгтэй хүний тэр хайр халамжийг мэдмээр л байгаа шүү дээ. Түнгүүд яг 5 хүүхэдтэй хүнтэй суухад хэцүү баха миний бодлоо. Тийм болохоор өөртөө бас өөртөө охироод байгаа байхгүй юу? Аль дээр л тасан зогсоох боломжтой зүйл байсан биз дээ. Зөв. Нөгөө хүн болгоныг битгий сал гэж хэлж болохгүй байхгүй. Яг үнэ. Салалт шийдэл биш гээл яриад идэг зарим тохиолдолд салалт зөв битг байхгүй. Яах юм бэ? Насаараа хин нэгнээс хайр гуйгаад, халамж гуйгаад, гарын шүүсэн болоод, зодуулаад, сэтгэл санааны хувьд хинч биш болж тэр хүнтэй ихнэр нөхөр гэж нэг гэрт амьдарч яах юм бэ? Нөгөө лавг сурангаа хэлсүү гэдэг шүү дээ. Эмэгтэй хүн зовхот бол эрэгтэй хүнгүүч зовж чаддаг юм аа гэд тий. Тэгэхээр эрэгтэйч тэр эмэгтэйч тэр үнэхээр үзэл бодол таарахгүй, бие сэтгэл таарахгүй, тэр сексийн асуудал таарахгүй зүйлүүд үнэхээр олон байгаа бол энийг нэг тийш нь болох ёстой байхгүй юу? Яг үнэ. Ярилц, хоёлаа ойлголц, ийм асуудал болохгүй байх гэдгийг ярилц, болохгүй бол мэрэгжлийн хүн дээр очил доо. Зүгээр ихнэр нөхөр хоёр өөдөөсөө хараад хэрэлдээд шийдэл гарч чадахгүй байгаа асуудлыг сэтгэл зүйчтэй гуруулаа ярилцахаар шийдэл гардаг байхгүй юу? Яг үнэ. Тэгэхээр мэрэгжлийн хүнтэй л үнэхээр болохгүй бүтэхгүй асуудал байгаа бол тэрийг тэр цаг тухай бүр тэр нь л шийд. Цагийн юм цагта юм бүхэн хэмжээ хязгаартай гэж үг байдаг шүү дээ тий. Тийм яг үнэ. Тий. Секс гэж ярьснаас чи бас нэг юм асуулт байна. Залуучууд ингээд одоо ингээ юу гэдэг нэг олон хүнтэй харилцаж байгаа ч юм уу. Олон охинтой үерхэж үзсэн ч юм уу те. Иймэрхүү залуучуудыг за магадгүй охин ч гэж болно те. Олон хүмүүстэй харилцсан залуучуудыг хүмүүс амар шалиг мэлэг гээд энэ өстө бүтэхгүй залуу малуу гэдэг байхгүй. Миний бодлоор дараа нь би таны бодлыг сонсон. Миний бодлоор болохоор дэр шалиг юм ерөөсөө байхгүй байх гэж байна. Тэр ингээд одоо трай хийгээд олдлогууд хийгээд яваад гэж боддог байхгүй. Үерхэж үзлээ болохгүй бол болжлоо тий. Дахиад нэг өөнтэй үржлээ болохгүй бол болжлоо. Тэгсэн чинь тэр үнийг хажуунаас нь харж байгаа эргэн тойрны хүмүүс нь өө энэ стаст шалиг
шалэг гэж үзээд байдаг баг. Тэний бодлоор. Энд ч нөгөө төрөний хоёулангийнх нь эхлэхдээ л ярьсан яриа байгаа зү. Нэгийгээ таньж мэдчихэд гэр бүл болоо гэдэг штэ. Тэр чинь л юм штэ. Үнэхээр гой би хаата гаднаасаа харахад таалагдлаа тий. Окей болж гин гэд. Тэгээ үерхэд болцоод явлаа. Нэгнийхаараа орлоо гарлаа. Секс хийлээ. Секс тарахгүй л яах юм бэ? Яах юм? Энд чинь хэцүү штэ. Тийм болохоор энэ орлого та хийгээ яваад хэцүү штэ. Зөв штэ. Зөв байхгүй. Би ч гэсэн тэгэж боддог. Одоо ингээл ирж байгаа хүмүүс чинь сексийн хувьд таарахгүй босоо зөндөө байна штэ. Хоордоо тэрнээс л ойртгой болцсон уу? Яг үндэ их чи секс гэдэг бол бүр маш чухал зүйл өстэй. Чухал байлгүй яах вэ? Маш чухал зүйл те. Тэнгүүд энэ хоёр чинь би бинээс тэр таашаалыг авч мэдэрч явах хэрэгтэй өстэй. Тий. Нөгөө дахиад анхдаг ч өндөг анхдаг ч гэдэг шиг байгаа зү. Мэдээч ингээл гадна талаасаа хараад таалагдал зан амир бүх юм таалагдал хүн ингээл ихнийхээ хамгийн эхлээл ерөөсөө энэ харахуугаараа тий харах хэрэгтнээрээ бид нэр ингээд таалаад авчиж байгаа. Дуу хоолоогоороо сонсоод авчиж байгаа. Үнрээрээ тэр хүний үнрийг үнэртчихэж байгаа. Тэгээ бүх үйлдэл нь таалагдаад дараагийн асуудал секс байхгүй юу? Тийм. Тэгээд секс таарахгүй бол уучлаарай хосууд амьдрдаггүй шүү. Яг үннийг хэлэхэд бол. Тийм яг үннийг хэлэхэд секс таарахгүй бол тэр чинь биеийн үнэлэгч авдгийн ихний ээлжинд. Одоо ингэж байгаа шүү дээ. Одоо Facebook мөнгөөр ингээл зөндөө л явж ин тийм. Манай нөхөр биеийн үнэлэгч авсан байна. Янхаа авсан байна. Бүр нэг биш нилээ дуудаа гэл тэгээд нь шүү дээ. Уучлаарай асуудлыг өөрөөсөө хаяа. Тий өөрөөсөө хай. За өөрөөсөө хайдгүй маа гэхэд салаад явчихгүй байгаа хгүй юу? Салаад явчихгүй байна гэдэг чинь тэр хүн чинь үүргээ ухамсарлаад байна шүү дээ тий. Тэгсэн хэрнээ сексийн хувьд биеийн таашаалыг эдэлж чадахгүй нэг юм дутаад байгаа учраас л тэндээс хайгаад яваад байгаа байхгүй. Тэгэхээр тийм хүнийг авч явахаасаа өмнө эхлээд эрэгтэй хүн юу хүсээд байгаа юм? Сексийн хувьд юу болохгүй байгаа тий? Би ийм уян налархаа секс дуртай юм аа. Үгүй бол би нэг ийм ширүүн юм дуртай юм аа. Юунд дуртай юм? Тэрийг л хэлчихэл. Бас л нөгөө юу хүсэж байгааг л хэлэлтэй тийм үстэй. Тэгхийн бол тэр ихнэр чин таны хүсэж байгаа үйлдэлийг хийн штэ. Уян налархаа баймаар байвал налархаад садист ширүүн баймаар байвал ширүүн байгаа л үгүй штэ. Тэрийг чин мэдгүй учраас тэр эмэгтэй танд үйлдэл гаргаж чадахгүй штэ. Тэгээд тэр эрэхтэй тэр өөр юм хайгаа яваад байгаа байхгүй. Яг үнэ. Тий. Секс гол шүү. Гол зүйл шүү. Тий. Сексийг бол бүр ялангуяа бүр маш гоё ойрхон байлгаж явах хэрэгтэй юм шүү. Тий. Тэгээд хараа зөв залуу байхдаа олон хүнтэй харилцаа холбоо үүсгээд тий хамгийн гол нь эрүүл аюулгүй байдлаа хамгаалаад таарч гинөө болж гинөө. Тэр чинь мэдээч цаашаа явах хүнтэйгээ л ингэж үзэх гээд байгаа шүү дээ. Тиймээс тэрнээс зүгээр нэг one night биш шүү дээ тий. Тэгэхээр үнэхээр тиймэрхүү зүйлсээ шалгаж үзэх хэрэгтэй. За тэгээ хосууд бас энэ сексийн хувьд хоорондоо маш гоё нээлттэй ярилц чаддаггүй байхгүй юу? За тэгэл байж талаараа ялангуяа бүрэгтэй. Тий ингээ хүүхдүүд нь том болсон. За одоо ингээл 6 7 нас хүрсэн хүүхдээ өврөөсөө салгахгүй аав ээж нь авч унтаал тий. Тэгэл энэс ч юм болол ингээл эхнэр нөхөр хоёрын халуун дулаан уур амьсгал шөнийн ажил байхгүй болчиход нь штий. Багаас нь тусад нь унтуулсан хэрэгтэй тий. За тэгэл байжсэн чи хөдөөнөөс ах дүүс нь ирээл гэрт нь ирээл амьдарчдаг. Хадам аав ээж нь гэрт нь ирээл амьдарчдаг. Болооч ээ тий. Одоо тэр зүйл байхгүй штий. За тэгэл одоо бидний үеийнхэн тий энэ 40 гараал ирэхлээр энэ холдчоод байгаа байхгүй да. Энэ сексийн хувьд ингээд асуудал үүсээд холдчоод идэг. Тэнгүүд л нөгөө араар тавилт гэдэг зүйл маань бий болоод байна. Араар тавилт байхгүй байсан ч гэсэндээ энэ надтай ойртохгүй байна. Энэ намайг араар тавьж гин гэсэн нөгөө хий харталт гэдэг зүйл ч үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр хараа ерөөсөө л ойрхон бай. Тэ? Ойрхон бай. Хамгийн гол нэг нэгнийхээ үнрийг үнэрт дандаа тэрвэр, дандаа үнс хичнээн хэрэлдэж маргалцсан ч гэсэндээ нэг оронд ороод унтчихээ хосуудаа. Хүүхэд жоохон байна, тусдаа унтна гэдэг юм байхгүй. Таны хүүхэд мөвнөсөө л гарсан бол тий. Тусад нь унтуулсан. Боломж бололцоогоороо тусад нь унтуул. Яаж ч хэрэлцсэн хамт нэг оронд ороод унтчээ. Тэгэд юу хүсэж байгаа тий сексийн асуудал дээр юу хүсэж байгаа, юу болохгүй байгаа гэдгийг нээлттэй яар. Ирчүүдийн хувьд асуудалтай байгаад ивэл ихнэртэй хэл. Тийм биз дээ. Одоо энэ имлгүүд байгаад байна. Эрэгтэй хүмүүст зөвхөн ирчүүдэд зориулсан даавар гэж бас байна шүү дээ. Тиймэрхүү юмнуудыг хэрэгэл төрөө булчиргаагаа үзүүл. За эмэгтэйчүүдийн хувьд хуурайшилт гэдэг юм үсэд ирж чинь тий. Тэгээ хуурайшаад байгаа бол эмнэлэгт үзүүл, эмчид үзүүл. Үнэхээр өвдөлттэй таагүй байхад эрэгтэйчүүд нь бэлгийн харьцаанд орох гээд шаардаад байдаг асуудал зөндөө байдаг байхгүй юу? Энд чинь яг хосын харилцаан дээр ажилладаг хүний хувьд дандаа ирдэг асуудал. Тэгэхээр иймэрхүү зүйлсүүд дээрээ л нээлттэй ярилцчих, нээлттэй байчих. Юу хүсэж байгаагаа хэлчих. Эмэгтэй хүмүүсийн хувьд бол хэлдэг заяо. Эмэгтэй хүмүүс би ингэмээр байна гэж хэлдэг. Гэхдээ хэлэхдээ анхаарал нь зориудын төвлөрсөн байгаа үед нь л нөхөртөө тэр зүйлийг хэл. Эхнэр нь ирчүүдээсээ асуу.
Хана чи юу хүсэж байгаа? Чи яамаар байна? Чамд юу болохгүй байна? Чиний сэтгэл санаа тавгүй байна уу? Би чамайг яавал чи хайрлагдж байгаа юм шиг мэдрэмж төрөх гээд байна гэдэг үгийг эмэгтэйчүүдийн нөхрөөсөө байнга асуу. Ерөөсөө л асуу. Ерөөсөө л гэхдээ бүх асуудал ярилцах байгаа л. Ярилцах чинь өөрөө ямар үед ярилцах вэ гэдэг бас чухал байгаа тийм ээ. Гицийн өлсөөгүй сэтгэл санаа нь тайван за хоёлаа энэ зүйлийг ярья чи уцаа хураачих анхаарлаа над руу хандуулчих гэд анхаарлын төвшинг өөрсдөн дээрээ авчирж байгаад хоорондоо ярилцсан. Тэгэхгүй бол хэрэгтэй хэрэггүй юм бид нар ингээл эмэгтэй хүмүүс өдөрт 21,000 эрэгтэй хүмүүс өдөрт 7,000 үг ярьдаг гэж хэлээл л штэ. Энэ дунд чинь бид нар хэрэгтэй хэрэггүй зүйлийг маш их ярьж байгаа. Тэгэхээр бүх зүйлийг холдуулж агаад яг хоёлаа энэ дээр анхаарлаа хандуулъя хана. Болохгүй байна. Энийг хоёлаа ярилцъя гэж байгаа л яар. Тийм. Хоёлаа ер нь ихснээс ч дандаа болохгүй байгаа зүйлүүд ярьлаа. Талаар ярьлаа те. Би их ч бас сүулт ороход нэг амар гоё мэдрэмж авсан. Бас найзынхаа гэрт ороход бод тэднийх нэг 4 настай 5 настай хүүхэдтэй байхгүй. Орсон чинь эхнэр нь нөхөр нь хүүхдээ ингээ загнаж ин. За чи тоглоомоор. Чи одоо миний хүү ингэ чи тэг чи гэд хүүхдэн загнажсэн чи ээж нь дувдаг байгаад. Тэгээд хүүхэд нь тэн тоглоомоо хурааж байгаа хооронд эхнэр нь дуудаад нөхөртөөгөө уулзж байна. Би энэ булганыг харж байгаа байхгүй тэгсэн чинь хүүхдээ нүдэн дээр нүмерхгүйгээр энд ороо чи яагаад чи сая ингэ зөвхөн тоглож байгаа юм чи яагаад ингэ хэлчихэж байгаа чи ингэж болохгүй шүү гэд нөхөртөө эхнэр нь хүүхдгүй байхад нь хэлчих. Тэгээд би эндээс тухайн үед биш нэг ойлгоо үлдээ дараа нь ингэ бодож хагаад хүүхдийн нүдэн дээр нь ингэ өмөрөх ч юм уу те. Асуудал маань ингэ энэ ээж нь загнаж ах хүн чи болоочтой хүүхдээ ингэ загнаадах гэдэг ч юм уу. Ингэж хэлэхээр хүүхдмийн сэтгэл зүйд бас тэр нөлөөлт юм шүү. Үс ээж аав намайг өмөрнө гэж юм те. Тэгэд тэр бол надад маш энэ хоёрч бас агуу мондөг юм шүү гэж бодсон шүү. Иймэрхүү бас залуучууд бас зөндөө ер нь одоо бас залуучууд манаас гоё болж байгаа талууд л зөндөө байгаа. Яг зөв. Нөгөө нэг сайн аав муу ээж сайн аав болчдөг байхгүй нүнийг өмөрхөр тий. Тэгэхээр яг хосууд бас энийг маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгээ хараа хосуудын бас яг энэ хосын зөвлөгөөн дээр анзаарч ахт коучтой болъё гэж бүр маш их ирдэг болсон. Би бүр алга ташдаг. Тий. Тэгээд яасан гэхээр ягаачгүй одоо ингээд нийгэм ингээд хэцүү байна тий. Хар бараан зүйлс ингээд дүүрэн байна. За тэгээд бидний үеийнхэн маш их ингээд салж гинэ, хүүхдүүд өнчөрж гинэ, өргөтөлгөөлсөн аав нар, ээж нар их болж гинэ. Тэгээд харилцаагаа ийм болгочихгүй гэсэн үндсэн дээрээс бид нар ингээд сар болгон ирдэг тий. Мөнгөний боломжтой бол бид нар ингээд 14 хоногтой нэг ирчдэг. Үгүй бол сардаа нэг очичдаг юм. Сэтгэл зүйчтэй, коучтой болмоор байна, ментортой болмоор байна гэж бүр ирдэг болцсон. Энэ надад бүр үнэхээр таатай байгаа. Энэ бүр илүү дэлгэрээсээ Тий. тий. За одоо яг ингээд асууж гэж байна. За мөнгөний боломжгүй байлаа нэг. Миний үеийн залуучууд. Яг үндэ их чи би чи өөрөө тэгэж. Би байрны төрөөс яах вэ? Машин лизингээ яах вэ? Гисэрэж байгаа л чи юу сэтгэл зүйчтэй бол тийм бүр маш холцоо байгаа. За яг үнэхээр л болохгүй байгаа гэвэл уулзахад юу нэ одоо яа дээ. Зүгээр танаас шууд асууж байгаа шүү. Нэг удаа уулзах ч юм уу тийм амар өртөг өндөр байд юм уу? Энэ зөвлөгөө юу яа тийм бэ шууд хоёлаа нэг ярьчих болох. Нөө аав шүү дээ тий. Шууд нөө аав яриад. Яри. Сайхан яри. Компот өгсөн юм чи яри. За тэгэхээр та тэг өөр дээрээ гэлтгүй ер нь ихэвчлэн гэж бодоод хариулж байгаа. Тий. Би нөгөө нэг сэтгэл зүйч болгон гээл нэг юм амар амгалан гэгэрсэн юм амар лаг байна гэж байхгүй шүү дээ. Ер нь тийм биз дээ. Шүдний юм чи шүд ч гэсэн өвддөг үсттэй гэдэгтэй адилхан тий. Бас залуу наснд олон л эмийг туулж өнөөдөр энд ирлээ шүү дээ. Тэгэхэд бас ингээл боддог байсан байхгүй юу? Нэг зөвлөд хилчдэг хүн байдаг болоосай. Тэ бид нар ингээл бидний 80-аад оныхын чинь аав ээжээсээ тийм нээлттэй юм ярьж асууж чаддаг хүмүүс биш шүү дээ. Бид нар хинээс тийм юм ярьж зөвшөөрдөггүйсэн тий. Сарын тэмдэг ирэхээр ингэдэг ишүүч гэж ээж маань надад хэлээгүй л байхгүй юу? Тэр тусмаа чи хүүхдүүд бүр ингэдэг байсан. Намайг жоохон бахт. Хүүснээс хүүхэд гардаг юм аа гэж бүр өсгсөн маш олон ээж аваад байгаа. Тий. Гэтэл одоо бол ингээ бүх юм нээлттэй болчихлоо шүү дээ. Гой подкастууд явж гин тий. Бүр ингээ хүнд ингээ мэдээлэл зөв шүүрээд авал бүр эрдэм болох мэдээлэл зөндөө явж байгаа байхгүй. Энэ бол амар даваа талтай. За сэтгэл зүйчдийн хувьд болохоор зарим хүмүүс амар үнэтэй байдаг. Тэгэхээр бидний үн өртөг гэдэг зүйл маань яагаад хүмүүс хэлтгэлтэй амар үнэтэй сэтгэл зүйчдийн зөвлөгөө амар үнэтэй яагаад ийм байдгийг ингээд за эн чинь нэгдүгээр тараа
4-8 жил суралцдаг юм аа. Тэ маш их цаг хугацаа, бие сэтгэл бүх зүйлээ зориулдаг. А хоёрдугаарт гэх юм бол сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг чинь хоёр найз хоорондоо буу халдаг яриа биш байхгүй юу? Тэ одоо та над дээр ирээд ингэ сэтгэл зүйн зөвлөгөө авъя, яриа хийя гэхэд би 5 метр хүүгээ тавуулангийн ажиллаулдаг. Таны ярьж байгаа үгэн дээрээс за энэ үгэн дээрээс л энэ хүүхдээс юм асуувал хүүхэд насны асуудал эндээс гарч ирэх юм байна. Энэ хүүхэд аавдаа ингээ гомдсон байсан юм байна. Тэр гомдол маань одоо ингээд эхнэр дээр гараад байна, нөхөр дээр гараад байна ч гэдэг юм уу. Бүх зүйлийг тунгаан боддог ажил байхгүй юу? Оюуны ажил тий. Тийм учраас бидний зөвлөгөө үнэтэй байдгийг шүү. За миний хувьд болохоор яг тасралтгүй 10-аад жилээс сэтгэл зүйчээр ажиллаж байгаа. Тэгээд миний ганцаарчилсан хувь хүний зөвлөгөө бол эхний уулзалт маань 160 мянган төгрөг байдаг. За эхний уулзалт маань ерөнхийдөө нэг 60-аас 80 минут л үргэлжилдэг юм да. Эхний уулзалт маань таних уулзалт гэсэн. Танилцах, ярилцах уулзалт. За тэрнээс хойш тухайн хүнийгээ бид нар за дахиад цаашаага уулзалт хийх шаардлагатай гэх юм бол үн маань ингээд багцын үйлчилгээ болоод хямдраад явцдаг гэсэн үг 160 мянгаас. За хүүхэд дээр болохоор бид нар цагийн 80 мянган төгрөгөөр уулзалт онцлогоо хийдэг. За тэгээ нөгөө яг мэрэгсэн хүмүүс рүү бас явуулдаг бид нар. За энэ хүнийг яг мэрэгжлийн сэтгэл засалч руу явуулах хэрэгтэй юм байна. Симүт буюу эмнэлэг рүү явуулах хэрэгтэй юм байна. Үгүй бол зөвхөн аав ээжтэй нь холбогдох хэрэгтэй юм байна. Сургуулийнхын нийгмийн ажилтнтай холбох. Бид нар холбоон зуршлагч хийдэг ажил гэсэн. За хосын хувьд миний хосын зөвлөгөө 250 мянган төгрөг байдаг. За энэ нь болохоор 2 цаг үргэлжилдэг. Хосууд хамтдаа ирээд хамтдаа ямар асуудал байна гэдгийг ярилцаад тэгээд мөн цаашаага хамтраад ажилладаг байна. Сэтгэл зүйн үйлчилгээ гэдэг маань өөрөө тухайн хүний хүсэл дээр үндэслэгдэж явагддаг зүйл гэсэн үг. Тэгэхгүй зөвлөгөө авахгүй сэтгэл зүйчтэй юугаач ярмааргүй байгаа хүнийг авчираад суулгачих юм бол ярихгүй. За сэтгэл зүйчтэй уулзнаар яадаг юм бэ гэхлээр хүн хол тойроо замаар тойрохгүйгээр альва зүйлийг товчлон авах боломжтой. Тий, асуудлыг бүр хурцдуулахгүйгээр хумж аваад тэн дээр гарц гаргалгаагаа гаргаад харилцаагаа шийдэх боломжтой байдаг. Манайхан бас нийтээр яг энэ сэтгэл зүйн эрүүл мэндэ бас айгүй хайрлаж явах хэрэгтэй юм шиг байгаа юм. Эннээс болоод одоо бидний маш их ууртай, маш их стресстэй. Тэгээд энэ сошиал ертөнц бүр маш харбараа. Бүр яг үнэндээ заримдаа бүр одоо фэйсбүүк орохоор баг стресстэй болсон байгаа байхгүй тийм. Тийм болохоор яг би яг ингэж бодлоо. Нэг удаа уулзаад 160 мянган төгрөг төлөөд дараа дахиж уулзаад энэ бол нэг тийм амар үнэтэй үнэл биш гэж бодож байна. Ер нь бол сайхан ярилцаад нэг миний хувьд болохоор ингэдэг байхгүй чи би ингээ подкаст хийдэгтэй нэг удаа амар гоё идэх байхгүй. Үнэтэй амар гоё ярилцдаг. Тэгээд подкаст өдөр ч юм уу миний ингээ сэтгэл санаа тэр чигээр амар гоё идэг. Би ингээд орой унтахтаа подкаст хийсэн орой унтахтаа хүртэл би ингээд яг миний тарих тэгж ажиллаад байдаг гэж магадгүй. Манай хуучин цахилгаадаа тэгж хэлсэн. Тулгаа чи өөргөө сэргэлэн гэж боддгоо байдаг тийм. Гэсэн чинь би цахилгаа магтчихсан. Би чи ингээл инээгээл мэдгүй хүмүүс наваад игээд идэв чинь гэдэг гэсэн чинь манай цахилгаадаа ингэж хэлсэн байхгүй юу. Чи өөргөө сэргэлэн гэж боддгоос чи би хариулсан чинь би тэгвэл өглөө болгон нэг мөнгө олох санаадаа сэрдэн шүү дээ гэж надад хэлжсэн байхгүй юу. Тэгэхээр би бүр зүгээр баг хажууд нь иччихэж байгаа байхгүй тийм. Тэгэхээр эндээс би юу ойлгосон бэхээр яг л нэг тэр хүнтэй уулзаад ярилцсан өдрөө амар гоё миний сэтгэл санаа өөдрөг гэдэг. Орой унтахтаа хүртэл би за би яавал илүү миний нэвтрүүлгийг илүү хүн үзвэл яавал би дахиад нэмэлт орлого олж болох бол ямар хүнтэй хамтруул би энийг цааш нь давж чадах гарч чадах бол гэж ч юм уу те. Миний ингээд толгой тарих эерэг зүйл рүү ингээд ажиллаад эхэлдэг байхгүй. Яа заримдаа ингээд яг би бас стресстэй яваа гэж миний цалин өрөхгүй. Тэгин штэ. Тэгээ заримдаа найзуудтайгаа уулзах ихэд би хоёр биений мөнгөтэйч баймаар биш штэ тий. Ажлын газрынхаа хоол идэх ихэд би гоё хоол өөрөө авах мөнгөтэй баймаар биш штэ гэж. Иймэрхүү зүйлүүд төр стресстэй байхгүй тий. Тэгээд стресстэйгээр дахиад л даваад юм а стресстэй яваад идэг юм шиг. Тийм болохоор ингэж ярилцаад маш гоё гаргалгаа гаргах 160 мянган төгрөг тийм их мөнгө биш баха гэж байна. Хүн хүний л амьдрал хэцүү тий. Би тэг хосуудаа бас ингэж хэлдэг байхгүй юу. Та хоёр зүгээр л нэг юм хүнд өртөө юм шиг өдөр болгон 50000 төгрөг даалт хийчихье. Тэгээл тэр чин сарын дараа та хоёр сэтгэл зүйчтэйгээ 2 цаг уулзаал гараал кофе уух мөнгө штий. Тэгээл сардаа та хоёр тэгээл өөрөө өөрсөндөө хөрөнгө оруулчих. Сэтгэл зүйдээ хөрөнгө оруулчих гэдэг байхгүй юу? Тэгээд тантай уулзаад гараад явснаас хойш маш гоё ялна ш тэр хоёр. Амар гоё амбицтай болно. Амар гоё юмнууд яриа гарч байгаа байхгүй.
Тэгээд эн чинь сэтгэл зүйч гэдэг чинь зүгээр л орж ирэл яриагийн сонсуулаад явуулцдаг хүн биш байхгүй юу? Тэн дээр чинь дүгнэлт хийн, төлөвлөгөө гаргана, дараа эрэхт нь ямар даалгавар өгөх үү, те юу асуух уу? Энэ хоёр одоо нэг ийм л зүйллээ жоохон засчул гэдэг зүйл дээр бид нар ажилтдаг хүмүүс байхгүй. Энэ чинь бүр маш том тактик, төлөвлөгөө явдаг ажил байхгүй юу? Нэг юм асууж байна. Сэтгэл яг Монголын одоо эмчнэр ч юм уу за манай Монголын цагтаа нар ийм дээгүүр дэлхийд юу нэгнүүгээр ингэж хэрэгүүлдэг. За манай одоо яг Монгол зэг баг таадс мэдчихэл байгаа. Одоо Counter Strike тоглоод байгаа хүмүүс дэлхийд бүр сайн яалаа те гэдэг шиг сэтгэл зүйчнэр өөрсдөө ер нь дэлхийн манай Монголын сэтгэл зүйчнэр дэлхийн түвшинд байж чадж байгаа юу? Нөгөө талаараа ер нь энэ сэтгэл зүйн мэдлэг олгох боловсрол нь өөрөө Монголд хэр байгаа гэж та өөрөө юу хардаг вэ? Ер нь Монголын сэтгэл зүйчнэр ер нь дэлхийн түвшинд хэр байгаа? Юу штэ Монголд бол сэтгэл судлал гэдэг зүйл маань одоо хөгжиж л яваа. За хөгжиж байгаа түвшинд. Тий. Намайг 15 жилийн өмнө сэтгэл судлалаар сургуульд орж байхад миний эргэн тойрны бүх хүмүүс намайг чи галзуурсан байна. Галзуу хүн л сэтгэл судлал одоо сэтгэл зүйч гэдэг хүн галзуугийн эмнэлэгтэл ажилдаг. Галзуу хүн л тэнд очдог. Чи бол өстой хоол болж идэхгүй мэрэгчлэр сурж ийн гэж намайг хүн болго хэлдэг байсан байхгүй юу? Тэ? Тэгж л хэлдэг байсан. Харин миний хань намайг чи яг энийгээр сураа. Энэ бол чиний бүр ингээ өгөгдөл гэж надад хэлжсэн. Яг тэрнтэй адилхан сэтгэл судлал бол үнэхээр хөгжиж байгаа Монголд. Тийм учраас л өнөөдөр бид нар сэтгэл гутралд ороод байгаагаа, сэтгэл хямраад байгаагаа, сэтгэл санаа эвгүй байгаагаа мэддэг болчиход байгаа байхгүй юу? Энэ байгаагүй байсан бол бид нар мэдэхгүй шүү дээ, тий. За, дэлхийн хэмжээнд гараад эхэлсэн шүү дээ. Эхэлсэн. Тий. Одоо том дэлхийн алдартай сургуулиудад Монгол сэтгэл судлаач нар сурж байна, мэрэгжил эзэмшиж байна. Одоо зарим тохиолдолд бас багш нар ч гэсэн байгаа гэж сонссон. Гэтэ яг баттай тэрэнд гэж бол хэлж чадахгүй байна. Гэтэ одоо ингээл Солонгост би бас сэтгэл зүйн зөвлөгөө авч үзсэн. Сэтгэл зүйчтэй уулзаж үзсэн. Та өөрөө? Тийм, өөрөө орчуулагчтай тий. Тэгээд ингээд сэтгэл зүйчтэй уулзаж үзсэн. Мэдгүй. Манай Монголыг гүцэх байхаа. Монгол сэтгэл зүйчдийг гүцэх байх гэж боддог. Та бол тийм баг туршилтаа шахуу болж байгаа шүү дээ тий. Арга техник юмнууд нь арай бид нарыг бодвол хөгжингүү тий. Тэгтээ яагаад тэгвэл Солонгос амиа оролтоор амар өндөр байгаа даа. Япон өндөр байгаа даа. Япон яагаад өндөр байгаа юм? Тийм мундаг сэтгэл зүйчүүд байдгийн бол тий. Тэгэхээр бас асуудал байгаад байгаа биз? Тийм тэгээд Монголын хэмжээнд ч гэсэн яг амиа оролт өндөр байгаа. Бүх хямралууд ингээл хэцүү байгаа ч гэсэндээ байгаа хідэн сэтгэл зүйчид бид нар бол үнэхээр л өгөгдөлтөй ирсэн ажлаа бүр чин сэтгэлээсээ л хийдэг хүмүүс. Ер нь бол ийм штэ. Сэтгэл зүйчийг хүн болгон хийж чадахгүй. Одоо магадгүй маш олон залуучууд сэтгэл судлалыг мөнгө гэд харцсан тий. Сэтгэл зүйчээр төгсөх юм бол мөнгө олно гэд бодсон хүүхдүүд маш их сурж байгаа бах. Тий. Гэхдээ энэ ажлыг үнэхээр цаанаасаа өгөгдөлтэй, үнэхээр бусдын төлөө гэсэн сэтгэлтэй яг л нэг тийм хүн л хийдгийн да. Баргийн хүн өдөрт би 4 хүнтэй л уулздаг. 4 хүнээс дээшээ уулзсан бол үргэлж чадахгүй сте. Таны энерги хүрэхгүй. Миний энерги хүрэхгүй. Яагаад гэвэл танд одоо цаг авч байгаа тэр 4 хүн мөнгөө төлж байгаа шүү дээ. Тэгээд тэндээс юм аваа гардмаар байгаа шүү дээ. Тэгээд мөнгөө бодвол та өдөрт 10 хүнтэй уулзаж болно шүү дээ. Мөнгөө бодох юм бол манай багш хүртэл хэлдэг байхгүй. Одоо би энэ гэр бүл судлаачаар сургуульд сурж байгаа, магистр хамгаалж байгаа. Багш хэлдэг байхгүй. Чи үнэхээр сайн сэтгэл зүйч болвол чи хамгийн пүүлээрээ үзэхэд чи 4 хүнтэй л уулзсан. Тэ? Үнэхээр чи бүр лаг ажил бүр үнэхээр 5 метрхүүгээ тавуулангийн ажиллуулаа сэтгэл зүрх мэдлэг бүх юмаа гаргах юм бол чи өдөрт 1 хүнтэй уулзах ёстой гэж байгаа байхгүй. Өдөрт 7-8 хүнтэй уулзаад гал уушлаарай. Тийм байхгүй. Байхгүй. Бид нар өнөөдөр буу халах яриа хүний амьдралыг шийдэх гэж байгаа яриа хоёр чи шаал өөр. Бүх зүйл ажилтна штэ. Сэтгэл хамгийн гол нь сэтгэл те. Сэтгэл, тарих, оюун бодол бүр хамг биеэж хангалцсан шар ус босоод суухч үе байна штэ. Уйлмаарч үе байна штэ тий. Хэцүү байхгүй юм чинь. Үнэхээр гоё хэрнээ хэцүү ажил. Тий. Миний хувьд бол үнэхээр би ажилдаа дуртай. Тий. Маш олон зүйлийг давж гарсан энэ мэрэгчлэр ажиллахын тулд хүний амьдралд их л юм тохиолдсон штэ. Ер нь бол ийм байхгүй. 1000 лаг онлын мэдлэгтэй байлаа гэд тий. Онлоороо ингээл бүр амар үзэл баримтлал онлоороо ингээл бүр амар болцсон байсан ч гэсэндээ практик дадлаг гэдэг зүйл чинь маш чухал байхгүй юу? Маш чухал. Дөнгөж сургуулаа төгссөн хүүхд онл ярина штий. Онлоороо бол мундаг байна тий. Тэ таны темперамент чинь тодорхойлоо зан төлөвийг чинь гаргаж ирээд ингээд бүх юм чи үзчихин. Янз бүрийн тест аваад. Тий бүх тест аваад үзчихин. Гэтэл нөгөө нэг юм
дадлага практик гэдэг зүйл амьдралд амар хэрэгтэй яг бидний ажилд. Тэгээ миний хувьд бол сая 40 нас хүрсэн. Тийм тэгээд бас хүн үзэж болох амьдралд туулж гарах тодорхой зүйлсүүдийг бас туулаад үзээд явж байгаа. Энэ нэг талдаа бүр маш том сургууль болж байна доо гэж би бас боддог. Мэргэжлээ дэвшүүлж гин амьдралын хувьд ч те маш л би чинь нэг 28 настай байхад нэг ихнэр нөхөр хоёрын зөвлөгөөн дээр орсон юм аа. Бас төлбөртэй зөвлөгөөн дээр. Тэнэс үл явж байгаа юм уу? Би 28-тай. Надаас нэг 40 настай ах ихчээр зөвлөгөө авч орж ирсэн. Тэгэл тэр ах намайг зүгээр ингээл дээрээс доош хараад за онлын хувьд бол чи ингээ ярьж гин те болж гин. Чи амьдралын ямар туршлагатай юм? Чи яг иймэрхүү зүйлийг даваад үтсэн үү? Эхнэр нь нөгөө араар нь тавиад өөр хүнтэй олоо явцсан байсан байхгүй. Чи ингээд нөхрөө чи ингээд өөр хүнтэй араар нь тавиад ингээд буудалд байж хаад чи баригдаж үтсэн үү? Чиний найз нөхдүүдээс тийм юм гарсан уу чиж гэдэг юм уу те? Нэг тиймэрхүү юмнуудад амар их тулгардаг байсан. Тэгэл тэр үед яач тэр хүнд тэгж суух зүг штэ. Тий. Нэг талдаа зүг штэ тэр хүн ч мөнгө төлөө ороод ирлээ штэ. Тийм гэсэн чинь нэг юм жоох охин сууж идэг те. Тий. Одоо бол яхаа тэгээд маш олон кейсийг харж ин да. Тэг миний тархийг хүн хин нэгэн задлж гаргаж ирээд хардаг болоод миний толгойн дотор маш олон кейс байгаа. Нэвтрүүлгийн цаг маань их чи аль тэр хитэрсэн байна. Оо яна тийм үү. Үнэхээр ярилцаатай байл ярилцмаар л байлаа те. Магадгүй гэхдээ би яг ингээд ярилцж байгаа хүмүүс зарим хүмүүстэй хоёлаа part 2 гээд хийх үү гэдэг санал тавьдаг. Тэгээд таньс энийг асууж хоёлаа дараагийн удаа ч юм уу 2 дахь дугаараа хийж болох уу? Болно шүү дээ. Ажлын цаг тааруул тий. Тэгвэл бас манайхан бас хүсчихвэл part 2-оо хийгээ комент бичиж болно шүү. За тэгвэл та нарын хүслийг би уламжлаа дахиад нэг гуйгаад үзье. Нэвтрүүлгийг ч төсвөл би зочин болгоноос асууд юм аа. Подкастэнд өөрөө санал тавьж хагаад за би орох гэж байгаа юм чинь ийм зүйлүүдийг хүмүүс нэг яриад өгчих юмсан гэсэн боломж чинь саяны хугацаанд олдоогүй ч юм уу те. Эсвэл дотор чинь бодож байгаа ч юм уу тийм зүйлийг ер нь нэвтрүүлгийн төсвөлийн хэсгийг би зочдтой үлдээ тий. Юм болохоор энэ бол таны орон зай. Зөв. Бодож явдаг нэг хэцүү зүйлс олон л байна л да. Мэргэжлийн хүний хувьд тий. Олон л байна. Тэгээд яг энэ дотроос юу их бодож байна гэхээр одоо яалтж байхгүй энэ гэр бүлийн харилцаанд араар тавилт буюу гуравдагч гэдгийн асуудал маш их орж ирж байна. Энэ одоо юунаас болоод байгааг бас сайн мэдэхгүй байна. Маш их байна. Тэгээд тэр асуудал гараад ирсэн тохиолдолд эхнэр нөхрөөд энэ хэрүүлийг хүүхдийнхээ хажууд битгий хийгээч. Тэ хүүхэд эндээс маш их далд ухамсартаа ингээд муу юм хадгалж одоо бид нэг драма гэж яриад штэ. Тэр зүйл хүүхдэд үлдчихдэг байхгүй юу? Жоо хүүхдээс ч адилхан уу? Ерөөсөө л одоо таны ярьж байгаа зүйлийг хэвлээд байгаа 7 хоногоос дээш бүрлдэж байгаа ураг хүртэл таны яриаг сонсож байгаа шүү дээ. Аав ээжийн яриаг. Тэгэхэд гараад ирсэн хүүхэд те бүгдийг сонсож байгаа. Тэр далд ухамсар гэдэг зүйлд мэддэхгүйгээр суучдаг байхгүй. Тэгэхээр энэ 3 дахь читгэд юм буюу хардталтын хэрүүлгийг хизээж хүүхдүүдийнхээ хажууд битгий хийгээч. Та ирээдүйд яг ийм асуудалтай нэг аавыг нэг ээжийг бэлтжиж шүү л гэдгээ бод. Хэрэлдэх маргалдах юм амьдралд байлгүй л яах вэ? Хүүхдийнхаа нүднээс хол тэр зүйлийг хийгээч л гэж хүсмээр. Нэг л хэлье. Мэдээж нөгөө нэг хэрэлдэггүй хүмүүс гэж хаана хот те мэдээж хэрэлдэж байгаа хүмүүсээс эрүүл сэтгэхүйтэй хүмүүс гэдэг юм тий. Дээж хилэлцэх ёстой, хэрэлдэх ёстой иймэрхүү зүйлүүд байхлах. Гэтэ хүүхдийн таны сайн нүг хэлж байгаа та дахиад нэг араар тавьдаг аавыг бэлтэж байгаа тий. Дахиад нэг хэрүүлж ээжийг бэлтэж байгаа гэдэг чинь маш зөв юм. Би бас тэр нөгөө ярихад тэр хоёр залуу одоо миний хоёр найз хүүхдээсээ тусдаа гараад хилцэж байгаа нь бүр маш мундаг байсан юм байна. Харин тий. Тэр хоёр магадгүй бас хүүхдээсээ өөр өрөөнд орж жоохон маргалддаг байх, маргаан гарах. Тийм бах. Ер нь бол бас магадгүй тэр нэг эмэгтэй эрэгтэй хүнийг хүлээцтэй гэл ингээл ингээд одоо тэр манай найзын эмэгтэй найз мөр хүлээцтэй байхгүй амар юм бүр танддаг. Нөхрөө ингэж ер нь бол бид нартэй их нэртэй айгу нийт найзууд л та. Тэгээд ер нь бид нэр ингээ анзаарч хахад тэр их нэр нь ерөөсөл нөхрөөсөө баг ил хүлээцтэй. Тэгээд нөхрөө ингээ суулгаж чагаад ярилцж чаддаг. Тим төрлийн бас эмэгтэй хүмүүс байж шүү. Бага. Тэгээд юу яа те дараагийн подкастт оролцъё. Тэгтээ хоёлаа гоё эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа юу юм? Тэ эрэгтэй хүн эхнэрээс хүсээд байгаа хүндлэл юу юм? Эмэгтэй хүн нөхрөөс хүсээд байгаа халамж гэдэг зүйл ч өөрөө юу юм бэ гэдэг талаар бас ярилцвал те. Мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй юм бидний амьдрал маш олон байгаа шүү дээ. Яг үнэ. Тэр талаар бас ярилцаж болох юм байна. За ямар ч сан дараагийн подкаст хийзээ байх мэдэхгүй байна. Ямар ч сан гэхдээ
Өрийн шүү гэдэг тий. За тэгээд маш их баярлалаа. Тэгээд ер нь ингээд ярилцахаар их цаг амар хурд өнгөрч байна. Харин тэгдэг тий. За тэгээд манайха энэ удаагийн дугаарыг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Энэ удаагийн дугаар бол бас та бүхэнд нэлээд таалагдах хаа гэж миний хувьд бодож байна. Мэдхгүй битүүрийн яриа заавал би хэлдэг нөгөө битүүрийн яриа заавал зүг байх албагүй шүү. Битүүр буруу ч юм ярьж магадгүй тий. Манайха гоё авгийнхээ ухаантай хандараа гэж хүсмээр байна. Бэлгээ мартчихсан. Бас бэлэгтэй юм уу? За эсвэл брэндийн гарын бэлэг байгаа. Тэгээд бүтээгдэхүүний дээжүүд нь бол багтсан байна. За Гинжин мужаас гэдэг Japanica сортын дээд сортын будаа ерөөсөө жилдээ нэг л удаа тарьж ургуулдаг будаа байна. За мөн эсвэл брэндийн жуус байна. За энэ бол мангоны жуус. Харж ирсэн. Энэ би харин гоё одоос энийг дахиад ярьчих. Нэг ус чинь орсон чинь нэг дөр ус тасдаг их чинь цонхон дээр нэг бахан цэцгнүүд байгаа байхгүй. Тэгсэн чинь хажууд нь манай энэ шилээсэн тэгээд цэцэг уултыг сав болцсон байсан тийм үү. Тэгээ би наа чинь гэхдээ жуусээ хийнэ. Манайх нөгөө жицэргний жуус их уудаг байхгүй юу? Та өөрөө хийдэг үү? Тий, жуусээ хийж тавина ширээн дээр. Тий, тэгэхээр за мөн чипс орсон байна. За мөн гүзэлцний компот бас багтсан байна. За тэгээд Сив брендийн макарон жигмэг багтсан байна. Би одоос зочин болгондоо л хэлдэг юм уу? Би 27 дугаар дээр хэлж байна. Одоо 27 дугаар дээр хэлж байна. Одоо энэ манай уут болохоор гоё уут байгаа. Тийм байна. Торн өстой гоё юм байна. Одоо яг энэ хоёулын зургийг аваад сууж байгаа залуу хийсэн. Тийм үү. Тэгээд өнөөдөр айгүй сонирн байна те. Ягаад гэхээр энэ 27 дахь дугаар өнөөдөр бас 10 дугаар сарын 27 байгаа ах гэж бодож байна. Тийм байна. 2:27 давхцсан сайхан өдөр байна. Тэгээд гоё сонирхолтой яриа өрнүүлээд тэгээд бас гоё ийм бэлэг өгсөнд маш их баярлаа. Тэгээд нөгөө зочид болгондоо хэлэх гээд байдаг зүйл нь өглөө болгон гоё талах сүүндээ гардаг уут нугасаа гэд би яагаад ч бэлэгдээ нуутыг бэлтгэж бэлэгдээд байгаа байхгүй. Тэгээд өглөө болгон талах сүүндээ хүмүүс явдаг байх. Тийм шүү дээ тий. Талах сүүндээ гардаг уут нугасаа гэж бэлэгдээ өгж байгаа шүү. За баярлаа. За баярлалаа. Маш гоё гайхалтай яриа боллоо. Тэгээд SU podcast-ийн 27 дахь дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд эх 7 хоногийн баасан гарагт дахиад гоё зочдтой уулзцаая.